What? Хоёулын л удаа ашиглах юм бах та. Тэгээ эн чинь эвдэрнэстэй. Чанартай бор захиалга өгсөн бол би 3 тип үгүй. Hi guys. За яг одоо анхны YouTube бичлэгэд маань тавтамаар тэгээд өнөөдөр хамтаа юу хийх вэ гэхээр unboxing бичлэг болно. Тэгээд бигтдаас нэг хэдэн бараа захиалсан байгаа. Тэгээд хэлээд задлж үзье. Тэгээд зүгээр нэг задлаад гоё харуулах биш. Хэдүүлээ ямар тас зурагтай тулгаж үзэн. Тэгээд үнэхээр яг зураг шиг ирж үү. Тэгээд оноо өгч ормоор ихдээ явна. За тэгээд яг хэцтаас бараа захиалахаар яг үнэхээр чанартай ирд юм болоо. Яг бидний юу хүлээж байгааг мэдэхгүй байна. Тэгээд ямар тас бичлэгэндээ орцгоё. Бичлэгээ эхлэхээс өмнө та лайк дараа, subscribe дараарай. Тэгээд би бараг энэ бараг 3 хоног хадгалсан. Тэгээд ерөөсөө та бүгдээ unboxing хийх гэж хадгалсан шүү. Тэгээд subscribe дарахаа мартаа. Баярлалаа. За эхний захиалсан бараа маань. Окей, за. Ийм нэг миг захиалсан. Тэгээд ингэж харагдаж байна. Окей. Дотроо дахиад нэг юм байх шиг байна. За ингэж чихвчин байна. Ийм чихвчтэй байна. Дахиад юм байх шиг байна. Энэ болохоор нөгөө үсэн нэ нөгөө ингээ ярьдэн штэ тий. Хоолой шүүгч гэж ярих байлгүй тий. Гэхдээ ингээ амар ингээ сул байх юм. Тэгээ энэ чиг эвдэрнэстэй. Чихвчин хүртэл ингээ сул байгаад байх юм. Ийм хайрцагнда. Хайрцагч штэ ийм савндаа гэх юм. Тэгээ нээр юу юм байна. Ийм хайрцаг дотор байсан бол ерөөдөө эвдэрэхгүй штэ. Тэгсээ чинь ийм нэг уутан дотор чихвчин хийсэн болохоор жоохон эвдэрсэн байх магадaltaй л. Оо, USB байна. Хардаа. Энийг нь задлаа. Окей. Гэж байгаа. Чаа хэрцгий задлаа гэхээ. Энэ дээр болохоор нэг за тэгээ мэдээч wireless болно, echo болон mute хийнэ л гэж байна. Тэгээ ямар ч нэг юм юмтэй байна. Оо энэ хардаа микийн дотор нэг юм байна. Оо энэ хардаа 1 2 тэгээ энэ хүлээ авч юм байна. Тэгэхээр эндээс яг яалч нэг хятад барааны өнөр яалч өнөрдөж байна. За энэ болохоор USB байгаа юм байна. Миний хоолой амир нөгөө өвдчихжээ. Шун дарсан баг та. За USB нь болохоор угаасаа нэг байдаг USB байлгүй тий. Тэгээ нөгөө хэмтхэн нөгөө маш хурдан эвдэрдэг нөгөө л нэг USB явах шиг байна. Гэтэ энэ хурдан эвдэхгүйг нь батж ажиллаж үзэж л мэдэх байх. За хамтаа туршиж үзье тий. Хятад бараа яг чанартай байна уугүй байна тий. За гэрэл нь бол хасж байна. За утас руугаа холболоо. За яаж вэ? Ой нүсийн нэг юм орчихсон. Энэ нь одоо нөгөө power байгаа байхгүй юу? Ийм хайрцагнда шууд ингээ power юм хийчихэр гимтэх магадaltaй штэ. Оо sorry. Энэ чинь нөгөө юу юм бэ? Ирзэн юм бэ? Тэгэхээр ч яг уу эвдэхгүй л тий. Микэж л үзсэн сайн нэг тестлж ер нь гайгүй сонсож байгаа шиг байна. За тэгвэл хамтдаа одоо хятад чихвч хэр чанартай байгааг хамтдаа шалгаж үзье. Оо бас нэлээ уртан биш. 1 2. Оо. Гайгүй. Энийг идэвхжүүлэх юм бол ерөөхдөө noise-ийн хастай юм байна л та. Одоо болохоор noise-гүй бичиж байгаа. Одоо болохоор noise-тэй бичиж байгаа. Чихэнд бол нэг ялгаа гарахгүй байна. Бодит зурагтай харьцуулах юм бол ерөөхдөө адилхан юм байна. Энийн үнэ нь болохоор 140 ям буюу Монгол мөнгөөр тооцох юм бол нэг 70,000 орчим төгрөг болох юм байлээ. Маш бага зардлаар ерөөхдөө ийм гоё микт болсон учраас ер нь аюу боломжтой санагдлаа. 10-аас үнэлэх юм бол за 9-ийг л өгөө дөө. 9 оноо. Гэхдээ энэ ардаа. Воо. Crazy fire starting in my heart. За ерөөхдөө ийм хүч юм байна. За дараагийн unboxing бол ийм бараа бүтээгдэхүүн байгаа. За хамтдаа задлаа тий. За жоохон хэрцгий задлах баа. Хэмжлээ юу гэсэн ч үгтэй. Хутга байхгүй маа. Дэлгүүрээр л онгоолгоо. За дараа миний захиалсан бараа бол уургийн сав байгаа. Мэдээж юм нөгөө цэвэрлэгч нь бол байна. Тэгээд цагаангийн уургийн сав. За уутнаас нь гаргасан. За фитнес болон ерөнхийдөө жимээр хичээлж байгаа хүмүүс бол заавал уургийн сав хэрэгтэй. За задлаад утсаа чинь дотроо бол ийм бүтэн байна. За ерөнхийдөө л ийм юм байна. Тэгээд эндээ болохоор нэг ийм дахиж нэг савтай. Тэгээд дахиж нэг ийм давхар савтай байна. Окей, за нэг ийм л уургийн сав авлаа. Тэгээд би танад нэг юм үзүүлэх үү? What? Өнөөдөр нэг амар сони юм болоо зөө. Би ингээд уургийн саваа алга болгоод тэгээд
Хятадаас ингээд дахиж уурны сав захиасан байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр гараад ирсэн. Бүр маш сонирхолтой, бүр хайж ерөөсөө олдохгүй байсан. Тэгвэл гинт гараад ирсэн. Хоёулын л удаа ашиглах юм бах та. Та нарт шинэ уурны сав хэрэгтэй юу? Тэгвэл комент дээр чирээ за. Өмнөний сонголт байсан. Гэхдээ би ерөөхдөө бол цагаан өнгөний айгуу гой санагдаад тэгээд захиасан байгаа. Тэгээд өмнө захиалжсэн учраас ерөөхдөө миний өгөх үнэлэмж бол 10-аас 10 бол өгнө. Бодит зургатаа яг адилхан тэгээд үнэхээр чанартай. Зарим уурны савны ингээд хажуудлын тоон гэж харагддаг байхгүй. Тэгээд миний өмнө хэрэгжилсэн уурны сав яг тэгдэг байсан. Энэ уурны сав бол яалчгүй гоё. За тэгээд энд хүртлээ ерөөхдөө бичлэг минь өндөрлөж байна. Тэгээд ерөөдөө хятад чанартай бороо захиалах гэсэн бол би 3 тип өгье. Нэгт нь болохоор Tmail гэсэн бичиг заавал байх хэрэгтэй. Ерөнхийдөө аппликейшнаас нь ерөнхийдөө чанартай гэдгийг хэлж өгч байгаа. Хоёр дахь нь болохоор дэлгүүрийн зэрэглэл маш чухал. Яг хэдэн хүн дагдیں۔ Тэгээд бас хэдэн хүн худалдаа авалт хийдэг гэдгийг заавал шалгах хэрэгтэй. Гурав дахь нь болохоор ерөнхийдөө бодит зургнуудыг харах хэрэгтэй. Яг тулаад авах гол амар сони мэрчдэг штэ. Тэгэхээр бодит зургийг заавал бид нар харах хэрэгтэй. Ерөөдөө хятад хэлгүй бол скриншот хийгээд Google Translate-ийг гуглчээд л өгөх хангалттай. Бас хүмүүсийн комментууд нь бас амар чухал. Хэрвээ окей, nice, үнэхээр гоё байна гэсэн комментууд их байх юм бол ялчгүй захиалвал их зүгээр. За тэгээд энэ хүртэл намайг үзсэнд маш их баярлалаа. Тэгээд comments дээр лайк дараад яг байж болох юм тий. Видеон дээр лайк дараад subscribe дарахаа мартаа. Энэ бол надад хүрэж байгаа маш том тус шүү. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Нэр бас хонхон дээр дараач контентыг хүлээж аваарай. Дараач видеогоор уулзцгаая.